За одоо би сармаас аялах гэж байна. Маргааш миний төрсөн өдөр. Өнөөдөр 25. Тэгээд одоо гоё сармаас аялах. Цасн дээр хэвлэж үдэхээс өмнө энгийн цаснэр хэвлсэн чинь айгүй муухай гараад нөгөө бүсг нь гоё таад харагдахгүй ингэх бах гэж бодсон л доо. Тэгэхээр жоохон солиод тэгээд хэвлэдэг. Өнөөдөр 22 градус тэгээд 7 хоног жонго бороотой гэж харагдчихсан. Өнөөдөр ашгүй бороогүй гэж байх шиг байна. Гэхдээ жоохон тийм бүрхэг. Тэгээд нэг халуун биш яг тийм л цаг агаартай байх юм шиг байна. Тэгээд тэр нь ч бараг зүгээр юм шиг санагдаад байна. 25 нас хүрсэн. Гоё нас юм шиг санагдаж байна. Амар хөшин санагддаг байсан. 20 мөртэй хахад. Тэгээд одоо бол яг л зүгээр still feel young залуухан байгаа угаасаа. За одоо хамгийн амар нь би юу өмсөхөө юу ч мэдэхгүй байгаа. Тэгээ ямар ч гэсэн би тортоо очиж авна. Тэгээд тортоо очиж авна. Тэгээд яа. Яа гоё савтай тий. Хин нөгөө түүхэд тоглох юм байдаг. Эзэн мөнх наслээ. Урт насалж удаан жаргаарэ. Окей, би одоо цүнхээ бэлтэж байна. Намайг ийм титэм зүгээрээ гэсэн. Тэгээд энэ болохоор миний нөгөөний үсний серум. Би нөгөөнийг одоо удахгүй төрсөөдрөөс өмнө үсээ сэнсдүүлэх болохоор серум авчихсан. Тэгээд миний өнөртөө болсон. Тэгээ guys юу болсон гэж миний биений юмэрсэн. Тэгээд ям pads. Тэгээд арай бүр амар өвдөг байна. Тэгэхээр өнөөдөр гайгүй хаа гэж бодож байна. Тэгээд би камерны батарей авсан. Тэгээд биений тос авсан. Яг бэлэн болохоос өмнө юмсан. Тэгээд би угаасаа гэртээ ирэхгүй болохоор тэгээд тортны юм ла энэ ингээ гоё тесэрдэг гэсэн. Энэ хоёрыг хоёулаа энэ хэрэглээрэй гэд надад өгсөн. Тэгээд өчтөр нөгөө цэцэг авахд ийм хөрхөн чимэглэлтэй байсан байхгүй юу? Тэгээд энэ би ширээн дээрээ зүгээр хөрхөн ямар нэг юмыг чимэглэлжүүл хөрх юм байна гэж зүгээр бодсон. Тэгээд ямар ч гэсэн авчий. Тэгээд нөгөө өчтөр хийгээд байсан юмнууд маань болцсон. Энэ нь ингээд ирэх хүмүүсийнхаа тоогоор нэрнүүдийн дээр нь бичээд ингээд хөрх хийлсэн. Тэгээд энийг ингээд ширээн дээр нь ингээд ширээн дээр судал дээр нь ингээд хөрх тавьчихна. Тэгээд нэг жижигхэн цүнхээ авсан. Тэгээд энийг зүгээр төрсөн өдрөөрөө эсвэл оройн гарч марахтаа зүүч гэж бодоод тэгээд угаасаа өнөөдөр ч ингээ ерөн гадуур явах болохоор энэ дотроо бүгдийг хийгээд Been a few hours, but it felt like days. Only been days, but it felt like months. Advance торт тий. Gone for years, like once. яа чи энэ яадаг торт юм бэ? I guess I'm doing what I want. Hope you know what you want. What you want. My new bitch look like Halle Berry, but she don't love me, she too scary. My old bitch fine like Jackie Brown. I wanna know if she too down. Айлуулах тийм гоё cozy тэгээд хайртай татан найзуудаа дуулаад тэгээ бидэд ингээд гоё хамтдаа тэмдэглэсэн. Өнөөдөр болохоор өдөр гэр бүлтэйгээ
өдрийн хоол идсэн. За надад ингээд энэ жил айгүй гой бэлгэнүүд ирсэн. Тэгээд би бас ямар бэлэг авснаа бас харуулмаар санагдаад надад төрсөн өдрийн бэлэг өгсөн хүн болгонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ягаад гэвэл энэ хойно нь айгүй их цаг тий мөнгө сэтгэл бүх юм ингээд шингэсэн байдаг болохоор би надад бол ямар ч бэлэг байсан гоё. Тэгээд айгүй их талархаж байна. Эхний бэлэг болохоор ийм байрны тавиур нөгөө нэг гоё байранд орж байхдаа энэ нь ингээд босоод iPad ч юм уу цаа ингээд тавьж болохоор тэгээ гоё уух юм тавиад цаан монгоо тавих боломжтой ийм хөрхөн bath board гэдэг юм болов. Энийг манай Тана, Аги, Дэги гэдэг 3 найз өгсөн. Тэгээд бас нэг хөрхөн гэрэл бэлгэлсэн. Гэхдээ тэр нь арай ирээгүй байгаа болохоор би энд ингээд оруулчих. Тэгээд ийм хөрхөн бэлэг өгсөн. Өсөг гэд брендийн ийм хөрхөн лаптоп, iPad дээр хийж болохоор ийм хөрхөн кейс авсан. Ийм гоё нүмергэн цэцэгний тийм гоё ийм зураг өгсөн. Тэгээд ийм ингээд нүмергэн цэцэг эмэгтэй хүн дагуу ээлтэй цэцэг гэдэг ингээд ийм хөрхөн утга учиртай. Энэ хоёр бэлгийг маань болохоор Эма зоригт хоёр бэлгэлсэн. Энэ болохоор аав ээжээс маань ирсэн бэлэг 25 оноос хүрч байгаа гэд бас гоё дээл. Тэгээд би нэг барыг насаараа л өмсөх байх гэж бодож байна. Тэгээд ийм бэлэг номоос өгсөн. Энэ хоёр хамтдаа тэгээд энийг хэлүүлээ задлж үзье. Ийм унтлахны хувцсны шорт, ийм сет баггүй юу? Ийм цэжвч шорт нь болохоор ийм, дээгүүр болохоор ийм хөрх хоёр аймс. Энэ болохоор Blur Collective ийм өөрсдийнх нь анхны удаа гаргасан аймс. Тэгээд ийм хөрхөн бадаг мадагтай хөрх. Blur Collective гээд брендтэй. So cute. Cheetah leopard printтэй юм ахыг хүсэж захгүй юу. Тэгээ миний арсны өмнөд ч гэсэн гоё харагдах юм шиг байна. Тэгэл шингээж хийдэг. Ийм хөрхөн pink. Тэгээд ингээд энэ захилгаанд нь ингээ юм хийж болохоор эндээ ингээд картнуудаа хийж. May this wallet bring you big checks, big bills and big dreams that come true. It's pink гэсэн юм хөрхөн note бичсэн. Ингээ wishlist-д амар удаан байсан. Цам болохоор гоё хоол хийж үзмээр туршмаар санагдаж байгаа. Энийг болохоор миний өслөн бэлгэлсэн. Намайг их аялдаг юм чинь бас ирээдүйд гоё их аялаарай гэдэг юм хөрхөн ийм гоо сайхны цүнх чимдаа шиг хэлбэртэй ийм цүнх өгсөн. Гоё арьс арчилгааны сет байлээ. Тэгээд манай өслөн гэдэг найз угаасаа өөрөө барыг ингээд арьс арчилгааны эксперт тахгүй юу. Ингээд би юм хамахаас өмнө өслөнгээс эхэлж зөвлөгөө авч иж юм сонгож авдаг. Тэгээд ийм маскны сет. Хөрх мастай манай нохотой адилхан шами юм шиг юм шиг бүхэн гарцсан. Эднээсийг болохоор манай найз эсвгэн тэгээд үлзий өгсөн. Тэгээ гоё яг бас хэрэглэж үзмээр байсан тийм гоё арьс арчилгааны юмнууд байсан. Хөрхөн дэвтэр өгсөн. Өөрийнхөө manifestation-уудыг бичээрэй. To Aminachka, happiest birthday to you. Manifest хийсэн бүхэн нь биелээ оллог гэд жижигхэн дэвтэр байгаа шүү. Тэрэн дээр хүслээ шигнэрээ улам гэрэлтээрээ гэд хөөрхөн skin care set авлаа. Найз нөхдийнхөө гэрэл гэгээ болсон хөөрхөн чамдаа төрсөн өдрийн минь төргий. Love үлзий яnis үг гэнэ. Oh, I didn't read this. Эцдрээс найзтайхаа билийг задлчаад хуйлмаар байсан байхгүй юу. Гэхдээ заас яах юм бэ? Бодог. Одоо I just feel so grateful. Дараагийнх нь болохоор Төсөө Мишель гээд хоёр найзаас ирсэн билээ. Тэгээд Dear Mina, happiest birthday to you. We wish you lots of happiness. Although you are old for DiCaprio, you are still acceptable to us. Haha, love you. Keep slaying. Гэнэ. Бас амар хөөрхөн билэг өгсөн. Anastasia Beverly Hills-ийн будагны set lip liner өгсөн байсан. Тэгээд Dusty Rose гэдэг яг юм өнгөтэй. Энэ бүр яг миний дуртай төрлийн өнгө угаасаа миний яг хэрэгэлдэг төрлийн өнгө байгаад байгаа байхгүй. Энэ ч гэсэн. So cute. Энэ хоёр хоёулаа яг адилхан өнгөтэй байна. Яг ийм хоёр хос. Дараачих нь болохоор энэ хөрхөн жижигхэн palette.
Actually надад яг энэ том нэг байхгүй юу. Гэхдээ энэ нөгөө soft glam 2 гээд надад болохоор зүгээр энгийн soft glam-ийн том palette нэдэг. Тэгээд энэ өнгнүүд нь жоохон өөр юм бэлээ. Тэгээд миний яг байнга хэрэгэлдэг энэ Dusty Rose гэдэг өнгө дууссан байхгүй юу? Миний тэр том palette баг дуусч байгаа. Тэгээд this is perfect. Тэгээд угаасаа энэ ингээд цөөн хүнгэд авч явахад амар хөөрхөн мостэй. Road Salty Tan гэдэг. Энэс би төхөж үзүүлээ. Тэгээ нэг юм тийм тод өнгөтэй биш гэхдээ амар хөөрхөн юм блэ. Яг гоё өдөр тутам амар хөөрхөнд картууд байна. Эмма зэрэгтэйгээд хоёр найзаас ирсэн карт. Today is the day you were brought into this world to be a blessing and inspiration to the people around you. Happy birthday гинэ. Харагдчих. Тана дэги аги гэд гурван найзаас ирсэн карт. Dear Amina, we wish you a long and happy life. We hope you will accomplish everything you put your mind to. Uji гинэ. Уужим. 25 насаа full of love, excitement and happiness-ээр дүрээрэй гинэ. За энэ болохоор танагийн найзын маань Dear Amina, first off, cheers to spending many more birthdays together. I always feel grateful that I've met you, even becoming friends with you. If I start writing all the positive adjectives about you, this page wouldn't be enough. You deserve nothing but the best in life. Love you so much. Миний хувьд айгүй чухал хүнээс авсан бэлэг. Тэгээ хамтдаа аялах бэлэг. Яа, тэрийг дараа нь гоё харуулнаа. Өдөр зориулаад ийм гоё бэлэгнүүд бэлдээд миний төрсөн өдөр цаг заагаад гаргаад ирээд хамтдаа ингээд миний баярыг хуваалцаж тэмдэглэсэн найзуудтай бүр үнэхээр их талархаж байна. 25 нас ямар байх бол гэдэг бол надад амар гоё сонирхолтой гоё exciting байна. Тэгээд би 25 нас хүрсэн чинь бас гоё нэ. Нэг юм марцсан шүү дээ. Би өөртөө бас бэлэг авсан. Пижак. Тийм эмэг. Тэгээд ийм цог. За тэгээд миний бичлэгийг үзсэн зөндөө их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.